5 дугаар сургуулийн 4-р ангийн сурагчтай Намжин байна. Би Хүн болох багаасаа хөтөлбөрийн хүрээнд хятад хэлний сургалтанд явдаг. Хятад хэлнд би том болоод хятад хэлний орчуулга хиймээр санагдаад би хийх хүсэлтэй болохоор би хятад хэлийг сонгосон. Дорн аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны тоо тогтоолоор батлагдсан хүн болох багаасаа гадаад хэлний сургалтыг дэмжих, гадаад хэлний чадварыг хөгжүүлэх, зөв боловсон иргэнийг төлөвшүүлэх, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилготой хэрэгжиж буй хүн болох багаасаа гадаад хэлний сургалтын төслийг манай сургалтын төв бол 2 дахь жилдээ оролцсон амжилттай зохион байгуулж байна. За 2022-оос 23 оны хичээлийн жилд манайх ерөнхий одон сарлын 11-р сургуулийн 72 хүүхдийн ковот бүхий гадаад хэлний англи хятад хэлний сургалтыг бол зохион байгуулсан. За туршлагатай байгаа. За энэхүү сургалтыг бол бид нар зохион байгуулахдаа 6 сарын турш 140 гаруй цагийн сургалтыг бол сургалтын тусгайлан батлагдсан хөтөлбөрийн дагуу гадаад хэлнийг сургах, хөгжүүлэх арга зүйг ашиглан тус сургалтыг зохион байгуулж амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай байгаамаа. За энэ хичээлийн жилд болохоор манайх тус үргэлжлүүлэн хэрэгжиж байгаа тус төсөлд манайх ерөнхий одон сарлын 5 дугаар сургуулийн 239 хүүхдийн ковот бүхий англи, хятад, япон хэлний сургалтыг мэргэжлийн багш нарын багийн хамтаар зохион байгуулж байна. Тус мэргэжлийн багш нарын багт бол ерөнхий одон сарлын 5 дугаар сургуулийн англи хэлний багш нар, гоо инглиш сургалтын төвийн япон хэлний багш, жигүүрт гадаад хэлний сургалтын төвийн англи хэлний, хятад хэлний багш нар баг болон тус сургалтуудыг амжилттай зохион байгуулад байна. Би энэ жигүүрт сургалтын төвийн хятад хэлэнд явдаг. Манай онон багш, Сараа багш биднэрт маш гоёор, маш ийдгээр тэгээд оновчтой тайлбарладаг. Би хэрвээ ингээд хэлтэй болчвол энэ тэнд очиод ингээд өөрийгөө аваад гарна гэж бодоод хятад хэлийг сонгосон. Сан с у лиу чи ба жиу ши. Манай хятад хэлний сургалтанд энэ жилийн хувьд бол 29 ковоттой хэрэгжиж байна. Уг 29 хүүхдийг бол бид нэр суралцах боломжийг нь яг бүрдүүлэн өглөөний ээлж болон өдрийн ээлж гэсэн 2 ээлжээр сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг зохион байгуулах энэхүү явцад бол 29 хүүхэд маань бол маш идэх санаачлагтай өнөөдрийн хүртэл 22 цаг орчмын сургалтын агуулгыг бүрэн эзэмшээд явж байна. Сургалтыг бол бид нар зохион байгуулахдаа зураг дүрслэн ярих, богино видеонууд ашиглах, дуулах, тоглох, бүтээлчээр харилцан ярилцах гэх мэт аргуудыг гадаад хэлний арга зүйнүүдийг ашиглан амжилттай өнөөдөр байдлаар хэрэгжүүлэн явж байна. Энэ хүн болох багаасаа төсөлд хамрагдсан суралцж байгаа суралцагч нарын бол хамгийн бага зардлаар орон нутагтаа гадаад хэлийг сурах, гадаад хэлний суурийг тавих, цаашид хэл сурахын ач холбогдлыг мэдрэх, ийм маш олон талын давуу талтай байгаа учраас хүүхдүүд болон эцэгчүүд маш хүндэтгэлтэй хүлээж авч байгаа. Манай сургалтын төвийн хувьд бол хэтгэлний сургалтыг бол Сарман Тухагш онон багш миний бие удирдан зохион байгуулж байна. Энэ төсөл хэрэгжснээр бид нар мөн хичээлгүй үедээ хүн болох багасаагийн сургалтын төв дээрээ аваад биднэрт бас нэмэлт орлого болж байгаа нь бас илүү давуу талтай гэж үзэж байгаа. Бүгдээрээ өнөөдөр мэнчилгээнийхээ хэлбэрийг сурсан үгээ ашиглаад дуулж сурыг заяа. Цаглаг тий.
Манай сургалтын төв нь бол одоо 9-р багт 10-р ашингийн урталт байрлах хуучнаар бол тагнуулын байр гэж нэрлэгддэг. Одоогоор бол хүүхэд хөгжлийн төв 2 гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байрны бие нэг давхарт хичээлж байгаа. За тус байрыг бол манайх одоо засаг даргын хамгааллын газрын дэмжлэгтэйгээр түрээсгүйгээр те за энэхүү байрны 3 өрөөнд бид нэр сургалтын үйл ажиллагаагаа зохион байгуулад англи, хятад хэлний 80 гаруй хүүхдийг нийт энд бол зохион байгуулж авч байгаа. Орчуулантай хэдүүлээ мөн үү? За яваарай. 现在几点？现在几点？现在8点10分。явлаа. 现在几点？现在7点13. За хүн болох багаасаа төслийг санаачилсан Дорнод аймгийн засаг даргын хамгааллын газар болон за өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа байнгын ажлын зөвлөгөө заавар зөвлөмжийг цаг тухайд нь өгч ажиллаж байгаа боловсрол шинжилгээ ухааны газрын хамт олон за бидний сургалтыг ингээд үргэлж дэмжин ажилладаг эцэг асран хамгаалагч нар за бидэнтэй байнгын тогтмол хамтран ажилладаг багш нар сургуулийн удирдлагууд за удирдлагуудад бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлье. Хариуцлагатай гадаад хэлтэй иргэдийг төлөвшүүлэн бэлтгэхэд манай жигүүр сургалтын төвийн хамт олон хичээнгүлэн ажиллах болно. Баярлалаа. 你好，你好，你好吗？